За, сайн байцгаана уу? Миний нэр Эрдэнэ Далай. Би Монгол Улсын иргэнхөө. Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Сүхбаатарын талбай дээрээс энэхүү ярилцлагыг өгж байна. Бид дэлхий дээр дархан суурьсан олон монголчуудын төлөө оюун санааны эв нэгдэл, соёлын эв нэгдэл, хий соёлын хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд манай хуучин Зүлфод улсын бүрэлдэхүүнд байсан Орос улсад одоо амьдардаг олон монголчууд байдаг. Үүний нэг бол одоо Бурайд улсад байгаа бурайдууд, Бурайд Монгол, халимаг монголчууд, Туваад бас монголчууд амьдарч байна. Энэ хүмүүсийнхаа одоо бидэд оюун санааны эв нэгдлийн төлөө ажил хийж байгаа. За энэ бид нар энэ хавар 4 сард Монгол турхтны гэрээгээ гэдэг төрийн бус байгууллагыг байгуулсан байгаа. Энэ төрийн бус байгууллага бол харьд амьдардаг тэр тусмаа хуучин Зүлфод улсын бүрэлдэхүүнд амьдардаг Монгол үндэсний оюун санааны эв нэгдлийг бий болгох, соёлын нэгдлийг бий болгохын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. За тэнд бол одоо Бурайд улсад Туваа халимгууд маань одоо ер нь хий соёлоо алдах, дээр нь түүх одоо соёлоо бас буруу зүрүү мэдэх асуудлууд гарч байгаа. Бидний үйл ажиллагаа бол одоо үүнд чиглэж байгаамаа. Хилээ хамгаалах, соёлоо хамгаалах, түүхээ зөвөөр сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ чиглэлээр бид манай төрийн бус байгууллага Монгол үндэстний үнэмлэх одоо Монгол үндэстний батламж нэртэй хуулийн төслийг санаачилж байгаа. Энэ хуулийн төслийн гол агуулга бол Оросын холбооны улсад амьдарч байгаа Монгол үндэстнүүд Монгол нутагта ямар нэгэн виз зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй ирдэг, очдог боломжийг хангах, тэр хэрвээ шаардлагатай гэвэл энд ч гэсэн аж төрж болох төслийг хангах, тэгээд соёлын болон оюун санааны эв нэгдлийг бий болгох үүрэгтэй юм аа. Тэгээд энэ хуулийн төслийг бид нар одоо төслийг санаачилсан байгаа. Энэ чиглэлээр бид одоо монголчууд энэ Монгол үндэстний үнэмлэх одоо гарах тухай хуулийн төслийг санаачлаад тэгээд их хурлын гишүүдэд бид нар одоо санал хүсэлтээ тавьж байгаамаа. Өнөөдрийн байдлаар бид их хурлын 10 нэр бүхий 13 гишүүдэд энэ хуулийнхаа төслийг өөрсдийнхөө хүсэл захааны хамт бидэд гардуулж өглөө. Би Монгол хүний хувьд бол энэ төслийг бол дэмжиж байгаа. Яагаад гэвэл бид монголчууд дэлхийн олон оронд Монгол үндэстэн түүхийн янз бүрийн улбаанаас болоод дархан суурьшдаг билээ. Тэр хүмүүсүүдээ бидэд оюун санааны эв нэгдлийг одоо бүрдүүлэе гэж одоо зорж ажиллаж байгаа. Бид энэ юугаар бол одоо хий соёлоо хамгаалах, оюун санааны эв нэгдлийг одоо хийх юм аа. Тэгээд өнөөдөр бидэд их хурлын нэр бүхий гишүүдэд өөрсдийнхөө хүсэлтийг гардууллаа. Тэгээд манай их хурлын гишүүд бүгдээрээ бас Монгол улсынхаа төлөө, Монгол хүнийхээ төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс тэнд суугаа. Тийм учраас бидний одоо саналыг бол дэмжинэ гэж найдаж байна. Дээр нь болохоор бидэд Улаанбаатар хотын төв талбай дээр Чингис хааныхаа хөшөөний урд зогсоод би энэ одоо ярилцлагыг өгж байна. Өвөг дээдсийн маань ариун гэгийн зүнс өвөг дээдс маань бидний тэнгэрээс харж байгаа Монгол туурхтан маань эвлэлдэн нэгдэх болтугай. Бүгдээрээ оюун санааны эв нэгдэлтэй, соёлын эв нэгдэлтэй бүгдээрээ байх болтугай. Монгол хүмүүс, Монгол турхтнууд харьц суугаа хүмүүс Монгол нутагта ямар нэгэн виз зөвшөөрдгүйгээр ирдэг, очдог, амьдардаг, аж төрдөг нөхцөл бүрдэх болтугай. Үүний төлөө бид энэ санаачлалыг гаргаад ингээ ажиллаж байна.
За бидний сансан зорьсон хэрэг сэтгэлэн бүтнэ гэж найдаж байна. Энэ төслийг маань манай бурайдууд, халимгууд, манай туваачууд, Орос оронд суугаа хуучин зөвлөлт улсын бүртгүүн сууж байгаа олон монголчууд дэмжээрэй. Бид энд бас монгол хүмүүс, Монгол улсын иргэн хүмүүс бидэд маш их дэмжиж байгаа. Энэ төсөл маань, хууль маань удахгүй батлагдана гэж найдаж байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Монголчууд би монгол хүн, бурят монголтэй монгол хүн би мөн Улаанбаатар хотод Чингис хааны хөшөөний хашууд ирж танд ийм зураг бүтээж их мөн ажил бүтээхэн авах хэн урагшаа ажуулахыг хөвхөө натай вэниви өнөөдөр бүдэ их хорвэ энэ депутатууд ажуулшаттай 13 ийм саархугөвдө Монгол үндэстэн гэргээ гэж нэртэй. Тэгээд би бурят хүн байгаад, бурят монгол хүн байгаад ирэх хөвхөө вэниви мөнөө сагта бүхэн дөхөнө ард зоны хөдөлж өөрөнгөө утх уг гарвага өөрөнгөө хөвөө үргэж өөрөнгөө сэтгэвэ хэрэгэж байхад мандутты манай монгол нутаг монгол гүрэн монгол сэтгэвэ гэшмнэ их манд тухах хэрэгтэй юм байна гэж хөвөх байна. Би өөрөнгөө гээд харгаагаар замаар явж энэ Улаанбаатар хотод ирж Улаан монгол нутаг ирж хахад жусаа байж байна. Энэ хахад жусаа явж энэ орд сэтгэв тэ баяна мөнө өөрөнгөө тусах монгол сэтгэвэ хэрэгэж байна. Юнд тийм бүхэдэ нэг таваараа бүдэтнэ их тааранхэ вэнэвчээ монголчууд монгол гүрнээ орос гүрнээ монголчууд бүхэд өөхөө дээргээд хуу тааранхэ вэнэвчээ тэгээд тааранхэ байхада буй тахага юш мэдхэ вэнэвчээ буй ханаар авгахэ вэнэвчээ тэгээд бүдэ оростой байхан монголчууд урднэ түүхэн ок оронгоо юунхэн үндүнхэн тааранхэ вэнэвчээ Тэгэхдээ тэр газар тааранхэ байхада бүднэ тэрэндээ тааранхэ байхада түүхийш мэдхэ вэнэвчээ орос гүрэнсоо явж орос сэтгэвтэй бовж монгол сэтгэвээ алдаж вэнэвчээ хөвөө алдаж вэнэвчээ бүхэн яхан шоуя алдаж вэнэвчээ Тэгэхдээ энэ монгол карт гэж хэжвэн ажуулны ихэдэ бүхий дөхөө монголчуудын бүхий дөхөө монголчуудын ертөнцөөг татаж манды хүн нэгдүүж зүв харгайгын замын харуухы гэж проект байна гэж ханах байна. Тэгэхдээ юунд бүхэдэ би мим бурят монгол хүн монгол нутаг ирээд монголчуудаар уулзж сэтгэвэ хэрэгэж хөвөө хэрэгэж ямна гэшвэ. Тархисахи бодооны шондоо бод байна. Тэгээд хуб болтугаараа оросолдох явдаг гэж ханах байна. Өнөөдөр ийгэж энэ Сүхбаатарын тавбай ирж Чингис хааны хөшөөний хашууд ирж танд юм зураг бүтээж байхад мандын өмнө бороо орж тэнгэрхэмнэ мандыг гэж сэбрүүж сэтгэв ханаагын сэбрүүж зүв харгайгын харуулж байхад би их баяртай байна. Хуб болтугаа оросолдогтой хуб монгол хөвтэй хүнүүд монгол хөвөхдөө бүхэн бурят эрд монголчууд туваа бодон монгол ард зомны хуу ондонд аюугатай хуу нэгэн монгол хөвтэй үнэвдэ нэгэн монгол түүхтэй үнэвдэ тэгээд хуу нэгэн монгол сэтгэвтэй буухай тавьдэ тэгээд хуу нэгэн монгол юм саартай буухай тавьдэ тэгэхдээ энэ нутаг руугаа энэ монгол гүрэн ирэхдээ өөрөнгөө нутаг руугаа ирж танаар түүхийе мүдэж ард зонтын ханаар танилцж байхай тавьдэ Тэгж оросдох ятабдууд. Тийм мөн их хэрэг бүтээж байна. Хуб болтуга дэмжиж оросдогтой да монголчууд. Мөндөг баяраа хөргөж байна, мөндөг хөргөж байна. Добрый день всем. Сегодня 30 августа 2024 года. Мы стоим на площади Сухобатора на фоне памятника самому великому монголу в истории всего нашего монгольского общества, да, Чингисхану. Сегодня, как мы и говорили, и к чему мы стремились, в здание Великого Хурала Монголии мы внесли законопроект Mongolian Destiny Card в лице граждан Монголии. Мы подали 13 пакетов документов для 13 депутатов, для того, чтобы они обратили внимание на данный наш законопроект и по возможности приняли его, ну, нельзя сказать на ближайшей сессии, но
в течение до конца этого года, чтобы уже работа по этому законопроекту началась. Что самое важное в том, что с этого дня по законопроекту движение переходит в стадию бюрократических норм. Мы соблюли все бюрократические требования, которые существуют при продвижении законов в Монголии. Поэтому мы надеемся на то, что жители Калмыкии, жители Бурятии, жители Тывы в скором времени приобретут, вернее, не приобретут, неправильное слово, получат карту монгола, которая будет олицетворять наше всеобщее единение друг с другом и с нашей прародиной Монголии. Мы знаем, что наши братья, которые заседают за моей спиной в Великом Хурале, уже не первый год и не первый раз они приступают к продвижению законопроекта по поддержке зарубежных лиц с монгольскими корнями, да, те, которые находятся за рубежом. Я надеюсь, что данная итерация сегодняшняя, которую мы сегодня запустили, она увенчается успехом. Мы, как этническая группа лиц с монгольскими корнями, единственная на евразийском континенте, которая не имеет данного законопроекта, который поддерживает своих зарубежных соплеменников. Мы использовали, да, все бюрократические нормы. Снова же, да, наш гражданин Монголии обратился, то есть это не я, это не баир, да, это не граждане соседней страны, это свой местный гражданин обратился к своей местной власти. Поэтому все, кто нам постоянно говорили о том, что мы занимаемся политикой, нет, это общественное дело. Мы передали 13 депутатам, да, так, чтобы было понятно, вот эти все депутаты есть. Мы, хочу сказать благодарность бурятам, тувинцам, калмыкам, да, за то, что они подписывали в свое время и подписывают, продолжают обращение в Великий Хурал на бумажных носителей. В то же время я очень благодарен тем тысячам людей, которые подписывают петицию на сайте Change.org и UASHMN. Обязательно это делаем, обязательно это усиливаем. Почему? Потому что теперь уже законопроект уже в Великом Хурале. То есть мы должны показать о том, что всем нашим братьям, которые заседают в Великом Хурале, что этот законопроект, он важен для всех нас. Не только для калмыков, тувинцев и бурят, но и для тех, кто заседает в этом здании. В то же время мы понимаем о том, что с сегодняшнего дня и последующие дни мы занесли 13, а в Великом Хурале заседает 126 человек. Мы будем заносить всем, каждому 126 депутатов получат данный законопроект. И находясь сегодня в центре, можно так сказать, монгольского мира, да, в центре города Улан-Батора, в центре Монголии, на фоне статуи Чингисхана, хочется сказать, что мы как потомки великого Чингисхана, стараемся и прикладываем все свои усилия для того, чтобы мы смогли наши культурные особенности, наши языковые, наши традиции, чтобы мы могли сохранять здесь и могли черпать все то, что когда-то создавалось великим Чингисханом и его потомками. Мы, в принципе, все один народ, один этнический этнос, да, то есть, извините за такую тавтологию, мы должны быть все вместе. И мы должны знать, что да, мы в связи с урбанизацией и всем остальным много чего потеряли, но у нас есть тот неиссякаемый колодец, откуда мы можем черпать наши все культурные традиции и, естественно, поправлять свои языковые. С этой стороны, друзья, еще раз хочу вам сказать, поздравить вас с тем, что мы сделали самый важный шаг. Мы перешагнули этот барьер. Теперь, как это говорится, мяч находится у депутатов Великого Хурала. Теперь мы будем смотреть, как они будут работать с данным законопроектом. В то же время еще раз хочу попросить, подписывайте петицию на сайте Change.org, на сайте UASHMN. У наших волонтеров подписывайте на бумажных носителей, присылайте их нам. Мы
каждую вашу петицию прикладываем к каждому депутату. Чуть попозже я каждому, кто подписал петицию, отправлю смс о том, что какому депутату ваша петиция попала. Так, чтобы вы знали, что вы причастны, что вы участвуете в очень серьезном и великом большом деле. Мы, надеюсь, мы добьемся того, чтобы карта Монгола была вручена жителям Бурятии, жителям Тувы и жителям Калмыкии. На этом, наверное, все. Увидимся позже. Байырта, байырла. Дэлхийн дайдад цацагдсан атг шагаа шиг садан минь дэнсэлсэн түүхэн ганцганаас гээгдэж хоцорсон олон минь гиншилт буурал цадгаа зэрэглээ гэж бодороо гидсэндээ утсан унах шиг Монголоо тэсэр ирээрээ Хорвогийн удамд шидэгдсэн цагаан цүү шиг садан минь хосгүй түүхийн имэлээс гээгдэж үлдсэн түмэн минь нулимст буурд шаштраа үнэн гэж итгээрээ нутгаа явсан хүлэг шиг Монголоо тэгээд ирээрээ Чергээд мандуудгийн орчлоонд Бүгээ бариад ухта хүрэг монгол шинэ мэднэнзээ Гимшилт буурал цадгаа зэрэглээ гэж итгээрээ гидсэндээ онцон унаг шиг Монголоо тэгээд ирээ хорвоод цацагдсан сүүний тус шиг түмэн минь заяа тавилангийн хөсгөнөөс үлдэж хоцорсон олон мэн догшин хүрэл өдрүүдийг домог гэж итгээрэн тэнгэрээ сансан шонхор шиг Монголоо дуулээд ирээрээ Буурал шаштраа үнэн гэж итгээрээ нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тэгээд ирээрээ Эртний наран чаргах чэнэт мандуудгийн орчлоонд Бүгээ бариад ухта хүрэг монгол шинэ мэднэнзээ Гиншилт буурал цадгаа зэрэглээ гэж итгээрээ гидсэндээ утсан унаг шиг Монголоо тэгээд хайрнаас өгнөгтхаа ахын уус чэнэ мэднэнзээ